Яг за бүгд нь өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр би энэ одоо төлөвлөгөө болоод 27 оны төлөвлөгөө болоод 27 оны төсвийн одоо төсөөлөлтөй холбогдуулаад асуулт асууя. Тэгэхээр энэ төлөвлөгөөний дотор бичсэн байгаа даа л да. Одоо ер нь бол хүн амын өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээндээ хүрээд байна гэж. Тэгээд ер нь бол хүн амын өсөлтний 2% байхад бол хэвийн гэж үздэг. Одоо яг 2025 оны байдлаар хүн амын өсөлт 1% болчиход байгаа. Тэгэд энэ хүн амын өсөлт ингэж буурж байгаад нөлөөлж байгаа их олон хүчин зүйлийн нэг нь бол гэр бүл салтын тухай асуудал байгаа. Тэгээд энэ гэр бүлийн салтан ч гэсэн бас одоо 20 онтой харьцуулах юм бол 21 онд 2.1 промил болж өссөн гэд. Тэгээд гэр бүл салахад нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол одоо гэр бүлийн өрхийн орлого энтэй холбоотой байгаа. Тэгээ энтэй холбогдуулж би одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болоод сангийн яам бас эдийн засгийн хөгжлийн яамд хандаж одоо хоёр асуулт асуух гээд байгаамаа. За тэгэхээр нэгдүгээрх нь гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ер нь гэр бүлийг дэмжих тухай дээр одоо 27 оны төлөвлөгөөнд яг ямар тодорхой үйл ажиллагаанууд орж ирж байгаа юм бол төлөвлөгөөг хараад үзэхээр хүний хөгжлийн энэ бүлэг дотор энэ гэр бүлийг дэмжихтэй холбоотой ийм ажил харагдахгүй байгаа дах юм. Бас зааг тэгэхээр энэ бодлого одоо энэ бас энэ одоо гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэтэй холбоотой тодорхой ажлууд тусгагдах байсан болов уу үгүй болов уу гэж нэгдүгээр асуумаар байна. За хоёрдугаарт нь одоо ер нь бол гэр бүл салт дотор ч нэг гэр бүл болоод нэг 10 жил болж байгаа хүмүүс хамгийн их салаад идэх юм байна л да. 60% нь бол одоо салтын 60% нь эзэлдэг юм байна. Тэгээд ер нь ажил орлого одоо санхүүгийн байдлаасаа болоод л ерөнхийдөө салчаад идэг гэд. Тэгэхээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай дээр бас одоо энэ яамныхан тодорхой яг ямар бодлогыг энэ төлөвлөгөөнд оруулж ирж байгаа юм болоо. За ахаа жаахан цаашлах юм бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэдгийн тухай дээр энийг залуу одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн одоо төсөв мөнгийг одоо нэмэгдүүлэх тухай дээр залуучуудад хүртээмжтэй болгох тухай дээр бас одоо бодлогын ямар дөрвтойхон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх гэж байгаа юм болоо. Тэгээд ер нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тухай дээр бас одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай дээр бас яг ямар тодорхой үйл ажиллагаанууд оруулж ирж байгаа юм болоо гэж би ер асуух гэсэн. Ягаад гэвэл энэ төлөвлөгөөн дээр яг энэ тухайн асуудлууд бол бас нэлээд жаахан бүрхэг бүдэг байгаад байгаа. За тэгээ ер нь Монгол улсын төсөвч жилээс жилд нэмэгдээд байгаа. Яг бодтойгоор залуу гэр бүлд одоо та нарын одоо төсвийн зарлага дотроос чинь яг залуу гэр бүлийг дэмжихэд одоо ямар зарлууд чиглэж очиод байгаа юм бол энэ өмнөх онуудаас дээшилж байгаа юм болоо нэмэгдэж байгаа юм болоо үгүй юм болоо энэ тухай дээр тодорхой хариулт. За яамнаас хариулах уу? Гэр бүл хөдөлмөр ийм хамгааллын яам. Яг нөгөө гэр бүлийг дэмжих хууль талаар асууж байна л да. Илүү нөгөө 27 оны төлөвлөгөөтэй холбоотой илүү асуулаа. Гэхдээ бас яамнаас хариулаад өгч. Төлөвлөгөө яриаг байгаа л да тийм өнөөдөр. За энэ дэр отхон бэлэг. За тэгэхээр тий. Нөгөө төсвийн хүрээний мэдээллийн хувьд бол нөгөө нийт халамжийн сангаас юм уу ингээ бусад хөдөл сангаас зарцуулах зардлыг яаж байгаа. Улсын хөгжлийн төлөвлөгөөний асуудал дээр бол бас яг хариуцсан хүмүүс хариулах байх. Ер нь бол гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийг төсөл өргөн барьлаа гэхэд 27 онд бол хэрэгжих боломжгүй. Хэрэг хууль хэлцээд батлагдах юм бол тухайн хуулийг бас хэлцэх хугацааг зааж өгöd тухайн хугацаанаас хойш бол бас өөрчлөлтийн асуудлууд хийгдээд явах юм аа. Тий. За энэ хоёр гişүү. Сайт. За яг энэ жилийн эцсийн байдлаар Монгол улсад 3,591,120 хүн ам байна. За өсөлт 2% байхад хэвэн гэдэг 1% бол асуудал үүсэж байна гэж үзнэ. Одоо нэг сая 11,078 өрх байна.
энд сони юм гараад байгаа. Нийт өнгөрсөн онд 4493 гэр бүл цуслалт бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ дандаа 63.3% нь 10 ба түүнээс дээш жил амьдэрсэн хосуудын хооронд гараад байгаа байхгүй. Залуучуудаасаа биш. Урт амьдэрсэн. Нөгөө талдаа бас нэг юм сонин гадаад өндөр хөгжилтэй орнуудад өрхийн орлого нэмэгдэх хэмжээнд гэр бүл цуслалт өндөр. Хүүхэд төрөлт бага. Нэг ийм тал байна. Тэгэхээр бид энийг бас сайн судлах ёстой. Орлого амьдралын чанар өөрчлөлттэй холбоотой гэр бүл хүүхдийн тоо багасаад салалт нэмэгдээд байна. Нэмж хариулна уу энэ хоёр сайд? Тэгэхээр тэр учир шалтгааны нийгмийн одоо олон асуудал байна. Нэг янзлах хэрэгтэй. Олон талаас нь гарах ёстой гэдэг. За тэгээ гол нөлөөлж байгаа асуудлууд байгаа. Эхний лагсан эрүүл мэндийн асуудал, төрөлт. Тэгээ нэлгсэн эрүүл мэндийн үйлчлэгээ эдэргээд тэр чиглэлийн ажлууд нэлээд зардал нэлээд эзэлж байгаа. За дээрээс нь гэр бүлийн хүчирхийллийн салдад нөлөөлж байгааг нэлээд хүүхэд эмэгтэйч хохирж байгаа гэдэг асуудал байгаа. За энэ дээр одоо хүчирхийллийн хууль мууль гээд олон зүйл. За тэгээ зорилттой өрхийн хөтөлбөр эрхлэлтэд дэмжих нөгөө жидүү бичил зээл хөтөлбөр нэг Монголын нөгөө сангийн мөнгүүдийг дандаа энэ чиглэл рүү нэлээд зарцуулж байгаа. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл нэмэх тухай хуулийн шинжилэн батлаад ус хуулийн гарсан 34 журам стандарт одоо шинээр мөрдөж эхэлж байгаа нэгсэн ийм мэдээлэл байна. Тэгээ ер нь өмнөх оноос 118 хэрэгээр буюу 7.6%-аар тус одоо гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нэмэгдсэн гэдэг ийм тоо гарч байна. 1677 хэрэг 2025 оны жилийн эцсийн байдлаар бүртгэгдсэн байна.